За бид бол Даян пан дээр ирээд байна. За Даян пан дээр бол Ховд аймгийн Мөс цумын засаг даргын тамгын газраас пост гарган ажиллуулж байгаа юм байна. За тэгэхээр танаа пост хэдэн сарын хэднээс эхэлж одоо энэ дээр нүүж ирсэн бэ? Ер нь хүндрэл бэрхшээл учруулж байгаа зүйл юу вэ? За манай пост бол 6 сарын 20 дээр гарч ирсэн. Тэгээд энэ дээр одоо хүндрэл учруулж байгаа юм их байхгүй. Одоо айл амтандаа каналтан тавиад үндсэндээ 20 цэрийн дэгднээс ихэд алтаа сумаас одоо хөдөлгөөн зорчих хэрэгслийг бүрэн хаагаад одоо энэ яваар оруулахгүй биднээс. Тэгээд одоо алтаа мал сөрөг бол одоо энэ 10 удгийн цаатлын улаараа гарч магадaltaй тийм учраас мал ахындаа хяналт тавиад одоо хүртэл ажиллаж байна. Та бүхний тавьсан шаардлагыг өрнөхөр хүлээн зөвшөөрч хамтарч ажиллаж байна. За малчид ард иргэд бол сайхан хүлээж авч өөрийнхөө дор суур удлан бодоод тэмцэндээ мал ахугаан өөрийнхөө нутаг дэвсгэрд одоо илэрсэн одоо зөрчилтэй газар хариулж зөрчилгүй газрууд нь одоо үндсэндээ баг даваагаараа эргүүлж хариулж малчд бол үндсэндээ биднесийг бас хамгаалж ажиллаж байгаа. Постн дээр хэд хоногийн хугацаатай хичнээн ээлжээр одоо хүмүүсээс олж ажиллаж байна. За постнд бол 7 хоногийн ээлжтэйгээр одоо 2 дахь 7 хоногийн ээлж манай баг гараад ирсэн одоо ажиллаж байна. Та энэ дээрээ хэд хонож байна? Гарч ирээд 2 хонжно. Болгоноос 2 машинтай нэг машинтай 2 хүлээл. Хөл өөрөөр машин хэрэгээ нэвтрүүлэхгүй дээр алтаа сум хүмүүс иж байгаа машиныг л нэвтрүүлэхгүй байхдаа явж иртэл. Тэгээ энэ пост нь хүнтэй байнга чанга дэглэмтэй дээр ариутгахлын юм хүнтэй байвал тэгэл болчих байлгүй. Танаа энд ажиллаж байгаа постын үйл ажиллагаа ер нь хэр вэ? Сул байна. Тэрийг нуух юм алга. Энэ жишээлбэл эзгүүл хонсон байна шүү дээ пост. Эрсдэлтэй бүсээс нэвтэрч орж иж байгаа. Ирэхгүй байгаа. Хүмүүс бүгд доор эзэн болол малнда. Умаа цохоод аваад байж байна. Энэ бол хоёр хамрын цаана наан хоёрд байгаа юм. Гэхдээ бол эрсдэл бол яг ихцийн хамраараа ингээд ихслээ явахд бол өөрхөн. Нөгөө доогуур дээгүүрээр тойрох биш ихцээрээ бол өөрхөн байгаа учраас бас жоохон нэг тиймэрхүү байгаа. Гэхдээ ганцхан энэ 20 цэрийн жоохон чангадахад яг энэ 14 хоногт нэг жоохон чанга байчвал бас нэг удаа ч гэсэн малч 50 байх юм болов уу гэж бодож байгаа. Ингээ пост гаргаж байгаа юм чинь заавал ариутгалтай байл зүгээр юм уу? Заавал нэг хүн өвчин зовлоороо явуулах гэхэд тэргээр чинь заавал юу гэж таарна шүү дээ машинтай. Эртний хүүхэд мөрнөөс ундаг ихтэй тэргээр чинь хүчээр явуулж байгаа юм чинь. Тэргээр чинь нэг ариутгаад ороод гарч байгаагийн мэдээж наа цаана яриад бичээд аваад очирч байгаа юм чинь ариутгал явуулж байгаа хэрэгтэй байхгүй ганцхан. Ариутгал хэрэгтэй байгаа байхгүй ганцхан. Бусдаар бол энэ малчин хүмүүс ч өөрсдөө хүнсэртэй болцсон. Наан цаанаас хамраар утсаасаар л байж байгаа шүү дээ малаа зурглал. Одоо энэ дэр ариутгалгүй учраас би угаасаа анханасаа би өөрөө хэлсэн. Энэ пост чинь заавал байж байгаа юм чинь заавал ариутгалтай байх ёстой. Ямар нэгэн хүн заавал гарна. Энэгээр чи угаасаа 3 сумын заа гэж тийм амар өндөр байхгүй эрсдэлтэй. Тийм учраас ариутгал чухал гэж бодож байсан би угаасаа. Тэгсэн чинь нөгөө яг гуламтны биш гэдэг үүднээс ариутгалын юу байх ёсгүй гэдээ манай дарга нар чинь тийм л юм ариу гэсэн байгаа юм. Би өөр тэрний талаар яг анх гэрийн өөрөө барилцаад тэгээ дарга нар нь би өөрөө бид нар ярьсан юм аахгүй бид нар сууж хат.